За нэгдүгээр ингээс л хойш тэр чанар хангасан зураглал, өрмөц хачирхалтай дөрүүд, тэгээд тэр дөрүүдийн хоорондох сонирхолтой диалогууд дээр үзэгчдийн анхаарлыг нэлээд татаж давгүй амжилтанд хүртсэн. Тэр амжилтаа ч гэсэн алдалгүй явсаар байгаа юм бол даандараа. Би үрийг анхаарахад нь ихний ангир үнэхээр таалагдаад Mob Psycho санагдуулсан. Өстой янзын аним байна гэсэн стори хийжсэн санаж байна. Нэлээд өндөр хүлээлт үүсгэсэн байсан болохоор фейлдчүүл яана гэдэг дээр бас жоохон санаа зовж юмжсэн ч гэсэн ер нь л яг 100% биш юм аа гэхэд хангалттай 80-90% сэтгэл ханамжтай байгаа л та одоо хүртэл миний бодлоо. Season 2 нь саяхнаас гарч ирсэн. Хаанаас үзэх вэ гэхээр Univision аним багц болон Look TV аним цэснээс аль биес нэртэйг нь үзээрэй. Япон цэцгснаас шууд 1-2 өдрийн дотор шинэ ангууд нь ороод явж байгаа юм байна шүү. Таны зөв байж үнэхээр муу мэдээ байна. Бид одоо яах ёстой вэ? Би тэднийг хизээч уучлахгүй. Эцэстэн би бие махбодтой болж чадлаа. Одоо бүх хүн төрлөختнийг устгах болно. Дандадан анимын 2 дугаар бүлгийг Univision Look TV-гийн аниме багцаас хүлээн авч үзээрэй. Дандаа нэг одоо хүртэл үзэж амжаагүй хүмүүс бол цөөхөн байх. Хүмүүс жоох анимч тайлаад байгаа. Анимчдын маань хувьд бол алгас харахгүй алдарны төрсэн анимчтэй тий. Гэтэ яг сүүлд анимтай холбоогүй хэд хэдэн бичлэг хийсэн болохоор аним үздэггүй шинэ үзэгчд бас мэрсэр байгаа гэж байх гэж тооцоолоод анимынхаа үйл явдал ерөнхий плотын нэг товчхон яриад өгье гэж бодож байна. За манай үндсэн 2 гол дүр байгаа. Охин Момо, хүн Окорун. Окорун болохоор сүнсэнд итгэдэггүй гэхдээ хайр гаргийнханд итгэдэг. Бүр үнэхээр хорхоотой чин сэтгэлээсээ сонирхдаг заяа. Момо харин яг эсрэгээрээ хайр гаргийнханд итгэдэггүй хэрнээ сүнсийг бол үүсгэдэггүй. Угаасаа аргагүй манай хүний имэн нэлээд дээд түвшний тийм хүчтэй бөө маяг юм баггүй юу. За тэгээ энэ хоёр маань яг хинийхэн зөв бэ гэдгийг нотлох гэж явж байгаад хоёулынгийнхэн зөв буюу сүнс ч хайр гаргийнхэн ч аль аль нь оршдгийм байна гэдгийг мэдэж аваад цаашаага хамтдаа тутансод явж байгаа юм гэж хэлж байна. Тэгээд тэр сүнс хайр гаргийн хоёр нь хоорондоо ч тултан манай хоёр ч ерөөхдөө бас тодорхой хэмжээний чадвартай болоод явна гэд ерөөхдөө яг ингээд энэ хүчээс эхлээд нөгөө шоннын анимын хаяг маяг руу орж байгаа юм л та. Иймэрхүү плоттой аниме гэсэн үг. Тэгээд ерөөхдөө энэ хайр гаргийнхан болон сүнснүүд хоёртой холбоотой тэрхүү маргаанууд болохоор Японд бол бүр ялангуяа бүр эртнээс янз бүрийн форумудаар одоо жишээлбэл нөгөө сургуулийн хүмүүсүүд энэ аягүй их явдаг байсан тийм шиг байлаа л дээ. Бас дээрээс нь зохиолч маань Садакогийн эсрэг Каяко гэдэг Японы дээр үеийн аим шиг кинонд аягүй нуусхуд уртай байсан болохоор энээс инспирэшн аваад ерний мангасын эсрэг мангас гэсэн концептыг сонирхолтой гоё юм байна шүү гээл энэ хайр гаргийнхан сүнснүүд хоёрыг үзэлцүүлэх санаанаа орж ирсэн юм шиг байгаа. Бас ерөөсөө ганц сүнс хайр гаргийнхан ч гэлтгүй Монголын олгой хорхой төр хүртлийн аним дээр гардаг эсвэл дурддагддаг. Ер нь л дэлхийд дахиндах янз бүрийн хачин содон хідүүлэнгийн ч нөгөө багтаа хэрдэг байсан аимшиг ярианууд бас нөгөө хувилдааны онолууд маягийн олон үлгэрийн зүйлс гардаг юм шиг байлаа цаашдаа манга дээр. Гэтэ яг ихэнх тэр гардаг хачин жигтэй зүйлүүд нь тэр сүнснүүд нь бол ер нь Японы халтаан, Японы сүнснүүдтэй. Тэр нөгөө хордонгүйдэг юм масктай өндөр эмхтэй идэр бол төрөөсөнчлэн дандаа Японы эртээр үеэс яригддаг байсан үлгэр домог гам дамжсан яриануудын дүр гэж хэлж болно. Цаашлаа тэр нөгөө чакра зүтгэрт эзэмдүүлэх тэр наадаг таринтай тайг эдэр ч гэсэн дандаа л Япончуудын үндэснийх нь одоо Шинто шишин зэн буддизм мэдрэтэй холбоотой янз бүрийн зан үйл боломжлууд их гардаг. Тийм болохоор Япончууд нь өөрсдөө үзэхэд бол бүр айгүй гоё сонирхолтой байх нь ойлгомжтой л доо. Бидэдтэй ойрхон жишээлбэл нөгөө бөө удхан ус авдаг ч юм уу атгаалж яар мангас юм уу тийм ичидийн эсвэл зүгээр нөгөө овоо тахих туглах ширэл хийдэрсэн Монголын ахуйтай Монголын зан үйлүүдээр холбоотой бид эдийн багасаа мэддэг байсан зүйлүүд анимд гараад ирэх юм бол их гоё сонин садна ирлээдэг санагтан те. Тэрүүн шиг Япончууд бол дандаа нэг бидээс илүү сайн ойлгож илүү урамтай шимтэж үздэг байхаа гэж бодоод байгаа. Тэрний нотлохоон дандараны аним нь гарахаасаа ч өмнө Японд манга нь бол хэдийн л бүүм хийгээд явж исэн байлээ л те. Тийм ч болохоор ер нь мөнгөөр зодоод ийм чанартай зураг, чанартай опенинг, чанартай дуу оруулалт. Ер нь энэ анимыг хийс талаас нь бол өөлөх аргагүй жинхэнэ төгс төгөлдрөөр гүйцэтгэсэн шүү дээ. Тийм, тэгэхээр тэрнтэй холбоотой баг. Зураглал анимашны нь бол Science Haru гэдэг студид хийж байгаа. Бидний сайн мэдэх нөгөө Devilman Crybaby бас Scott Pilgrim-ийн анime мэдрэг ч гэсэн хийжсэн нэлээд туршлагатай өндөр түвшний студид юу ч ярих угаасаа. Opening-ийг бол Creepy Nuts ойлгомжтой. Дэлхийн түвшний амтлаг шүү дээ. Санаж байгаа бол Mashley opening-ийг хийсэн TikTok reel-дээр бол тисэлсэн шүү дээ нэг хэсэгтэй. Тэгээ харангуут мэдээч Mashley opening, Dandarani opening хоёр их хэм маяг өстэй байдаг. Яг нь ер нь бол их тохиолдолд тухайн аниме opening-ийг тэр студид нь өөрсдөө хийдэг. Тэгэхээр Mashl Dandar хоёрын opening бол тусдаа өөр хоёр студид хийсэн гэсэн үг. Гэтэ найруулагч болоод нөгөө Creepy Nuts-ийнхны өөрсдийн нөхцөлтийн дагуу хэм маягийг хадгалж бүтээхийг бас шаарддаг юм шиг байлээ.
Тэгээд адилхан байгаа. За opening 2 болохоор бас л дайчгүй их өрмөц байсан. Гэхдээ миний хувьд opening 1-тэй болоо ярьтахгүй. За одоо гадрах биш доторх юм маягийн нэг жоох анзаараад харангуут дандараны тэр дөрүүдийн заарын шин үйл явдлууд илэрхийлэмж тэр нь айгүй тийм хачин чихтэй Chainsaw Man-тэй шиг төстэй нэг тийм жоох баруунлагч юм шиг абсурд талын ямар ч хэлсэн уламжлалт шооннуудаас илт ялгахгүй зөвмөр шинжтэй байдаг те. Тэрний учир нь угаасаа түрүүсэн шиг манай хүн бол хуучин Chainsaw Man-ийн зохиолчтой хамтарч ажилладаг туслах нь байсан юм байлээ л те. Манай хоёр тэгээд ер нь угаасаа нэлээ vibe таардаг байсан болооч тэр Chainsaw Man-ийн зохиолч ч гэсэн дандараны chapter 1-ийг уншин гутаа шууд л орсон үнэхээр сайн манга шүү гэсэн байдлаар сайшинч суудаад юм байлээ. Бас нэг сонирхолтой back story-ийн дандараны зохиолчийн хувьд ууг нь бол анхандаа story бичих гэдэг зүйл бол үнэхээр л өөрийнх нь хийж чадах зүйл биш юм шиг санагдчихсэн гэсэн. Би бол зурдгалан болохоос бичдэг хүн биш юм байна гэд плотынхаа санаа илэрч гисэн нэг л болж өгөхгүй явж хахад нь эдитер нь хурж ирээд за чи зүгээр нэгийнхэн бодлохгүйгээр дөрүүдээс хараачаад байжий. Тэгээс хараачаад гэж идэл дундаас нь айгүй гоё санаанууд цаанаас ороод иржэл таараа гэсэн зөвлөгөө өгөөд тэрнж байгаа болоо тэрнээс хойш маш амжилттайгаар хамаг санаа нь ундраад гараад ирчихсэн ингэж нэг ярилцлага дээрээ дурдсан байт юм байл л дээ. Тэгэхээр ер нь дандараны ихэнх дөрүүдийн дизайн, үйл явдал, плот хэдр бол бүхэлдээ нарийн төлөвлөгөөтэй гэхээс илүү явц дундаа болсон нэг тийм зүн сэвэн интуисис урган гарсан байдалтай байдаг гэсэн үг. Тэр анзаарах юм бол яалтчгүй тэр ихэнх сүнс Yokoi-нууд хэдр бол нэрэл яг тэгсэн юм шиг айгүй өрмөц харагддээ штэ тий. Яг энэ сэдвтэй холбоотойгоор фэнүүдийн дунд бас нэг мэтгэлцэн явдаг нь анимийнхан дандаран гэдэг нэр нь яг ямар утга учиртай вэ гэдэг тэр хоёр талд хаваадаг заяа. Нэг тал нь болохоор яг түрүүний нөгөө зураг зурдаг шиг зохиолч маань юу ч бодлохгүй шууд интуисэрээ зүгээр л юм одоо дууны эффектийг анимийнхаа нэр болгосон гэж үздэг. Нөгөө төс тог гэдэг шиг дандаран гэдэг чинь бас дууны эффекттэй. Японд болохоор бөмбөр дарангуу дандаран гэсэн дуу гаргаж үздэг. Тэгэхээр ер нь бол ингэж бодоод үзэнгүүт энэ нэр бол ямар ч утгагүй байж болно. Гэхдээ нөгөө нэг таамаг нь за энэ үгийн дандараа гэдэг үг нь болохоор санскрит хэл дээр төгсгөл ч юм уу шийтгэл шүүлт гэдэгсээр гэсэн утгаар орд юм байлээ. Дан гэдэг нь болохоор харин Японд дэр историк гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр нийлүүлээд бодоод үзэнгүүт боломжит утгах нь ертөнцийн төгсгөлийг харуулж байгаа истори одоо ертөнцийн төгсгөлийн түүхч юм уу тийм маягаар орчуулж гарч ирж болно. Өөрөөр хэлбэл энэ анимын төгсгөлд ертөнц ямар нэгэн байдлаар сүргэж юм уу ямар нэгэн тийм том зүйл болж магадгүй гэсэн үг. Түрүүн дээрээс нь шиг аним маань угаасаа шинто буддизм хоёртой нэг толботой юм чи ер нь бас тийм байж болно те. Бас манганы нэлийн сүүлд 163 дахь chapter дээр нэг дүр за хин гэдгийг хэлээд яах вэ spoil болж байгаа. Чи дандараа нэг мэдэхгүй гэж асуугаад тань буддизмын мандалаануудын зураг л байж идэг. Мандала гэдэг нь болохоор нэгсэнтэй ертөнцийн бүх хүннийг агуулгаш тийм гарын авлага, газрын зураг маягийн зүйл байхгүй буддизм. Тэгэхээр магадгүй дандараа гэдэг нь ер нь энэ аним маань өөрөө ганц сүнс хар ягаар тогтохгүй ертөнцийн чамд дах бүх нөөц туйлын үнэн чанар идэртэй ч гэсэн уялдчихж бас болно гэсэн үг. Гэхдээ мандалаг зүгээр бэлэгдэл символ маягаар харуулсан уу эсвэл шууд утгаараа ертөнцийн туйлын үнэн буддизм юм а гэсэн санаа энэ аним ер нь цаашдаа эцсийн дүндээ багтааж байгаа юу гэдгийг бол хараахан мэдэхгүй. Хэрвээ тийм бол энэ аним бол угаасаа буддизм толгортой болчих штэ. Анх уг нь аним дээрээ ганц Японд ч биш дэлхийд даяар янз бүрийн олон домгийн сүнсч төрүүд байж л байдаг. Тэд нар л дэлхийг харь гаригийн халдлагаас хамгаалт юм а гэсэн тайлбар гаргадаг. Тэгэхээр энэ фактыг 163 дахь бүлэгтээ хойлоод бодоод үзсэнгүүд цаагаар ямар утгатай болчих вэ гэхээр ертөнцийн бүх тайлгдшгүй нууцд бөгөөд бүх шашин буддизмтэй хамааралтай буюу бүгдийн буддизмын бүгднгийнхэн дээр нь тавьчих гэдэг байгаа. Ер нь нөгөө шашин хоорондын тайлбаруудын зөрүүн дээр ямар нэгэн гаргалгаа хийх гэж гаргалгаа гарах гэж оролдог юм шиг үлээ дандараа. Тийм болохоор мэдээч зарим өөр шашинтай гадаад үсгчд болж байгаа нь таагүй санагдсан, offensive байж магадгүй юм шиг байлаа. Ганц хоёр шүмжлүүд явж байгаа харагдсан. Бас C2 дээр гардаг нөгөө Evil Eye хувьд бол уг нь энэ нь ойрох дорнотоос буюу семитик шашнаас гаралтай зүйл байхад дандараа дээр Япон Yokoi баг Японы үндэсний зүйл юм шиг харуулад байгаа нь таалагдахгүй байна гэх маягаар. Одоо бүр тусгаалan зохиож шүмжилж байгаа нэг пост Reddit дээр харагдчихсан. Гэтэ яг тэгэнгүүт өмөрж байгаа нэг тал нь тэр Evil Eye дээр бол гарлан л ойрох дорнотих байж болно. Гэхдээ тэр нь аль хэдийн Япон руу орж ирээд Япончдын хэлбэр нь гэж бас байд юм аа. Юу гэсэн үг гэхээр бидний шилбэл нөө хадны манга гэж ярьдаг чөтгөр чинь барууны бүгиймэн зүүнний бабаяа гэдрээс санаа аваа сахилгагүй хүмүүсийг айлах зорилготой болоод одоо монголчлогдсон чөтгөр байгаа штэ. Яг тэр үн шиг Evil Eye ч гэсэн аль хэдийн Япончлогдсон. Аль хэдийн нөгөө Японы алдартай Two-chan эдэр гэсэн форум сайтуудаараа угаасаа л хаасайгүй л явж идэг чөтгөр аль хэдийн болцсон юм аа гэх байдлаар бас нэг бяцхан маргаан фэнүүдийн донд өрнөд байгаа юм байлээ л дээ.
Манган дуусах төгөхөөр ер нь бүх зүйл нэг тодорхой болчих واخа. За тэгэхээр энэ сэдвийг эхлүүлсэн шалтгаан Дандаран гэдэг нэр нь зүгээр ямар ч утгагүй дууны эффект үүсвэл ертөнцийн төгсгөл, ертөнцийн мөн чанар одоо буддизмтэй холбоотой гэх юм бол магадгүй нөгөө гэгэр лидертэй ч гэсэн холбоотой болж таараа. Тийм хэмжээний гүн гүнзгий утга санаатай юу гэдэг төр бол миний таамаг гэх юм бол анхандаа үнэхээр л юу ч бодлохгүй утга учиргүйгээр өгсөн байх. Тэгээ явцтай бол нэг тэр нэртэй ногтолцож утга унаачж болох. Ямар л бол ямар тайлбар олдож болно шүү дээ, тэ. Нэгсэндээ миний бодлоор бол Дандараны үндсэн санааг нь ч плот үйл явдлыг нь ч манай зохиолч бүр анханасаа яг так төлөвлөөгүй байх. Ёс дундаа л одоо чиг шугамаа гаргаад явж байгаа юм болов уу гэж харж байна да. За тэгээ тийм ч болохоор энэ бичлэгтэр Шонон тэгээ дуусах болоогүй ийм бүтээл дээр нэг их анимынхаа гүн рүү нороод гол утга санаа эдрийг хайгаад явах гэж бодлоо. Тэгээд одоо зүгээр 2 гол дүрээ ярьчаал бишгээ дуусгая дөө. За манай хоёрын романс бол их сонирхолтой байсан. Иймэрхүү шоны анимууд бол яг тодорхой хэмжээний романс байх нь байдаг л та. Гэхдээ Дандаран бол бүр аним нь баг энэ хоёр романс дээр толгуулаад байгаа штэ. Бас нэмээд анимда энэ хоёрын романст гай болох үс ямар нэгэн тийм шаврын хаалт оруулж ирэхгүйгээр яг шаврын хаалтрах ганц хоёр дүр байх нь байгаа. Гэхдээ тэр шаврын хаалтууд бол манай хоёрын голоор занал хийх гэхээс илүүтэй манай хоёрын харилцааг улам батжуулах зорилготой дүрүүд гэж хараад байгаа. Ер нь бол ихэнх нь сейф. Манай хоёрын романсыг сөөрүүлж магадгүй потенциалтай ямар нэгэн тийм с ิจ бүхий аюултай этгээд голоор нь шургуулаад янз бүрийн харай хүмүүсх шинж бол байхгүй байсан аюуг таалагдчихж байгаа. Манай хоёр бол ер нь аюу хөөрхөн штэ тий. Хооронд аюу ялгаатай аран шинтэй мөртлөө тэр нь эвлүүлдэг тоглоом шиг бие биенээ нөхөөд явцдаг нэг тийм арга бэлэг маягийн тий. Акорон болохоор нэг ихэнх анимд байж идэг нэрд чимээгүй weird маягийн гай тий. Тэгэхээр тэр байдлаар нь бас ягч байдаг л нэг хөвшмөл дүргээ хийчихэд хэцүү. Анимууд дээр байж л байдаг тэр нөгөө бусад нэрдүүдээс бол арай өөр онцгой санагдтiin. Магадгүй аним нь өөрөө угаасаа онцгой өрмөс болохоорч тэр дөрүүдэд нөлөөлдөг гэж магадгүй л дээ. Гэтэ шалтгаан нь юу ч байсан гэсэн Акороныг бол үнэхээр шинэлэг, сайн бичигдсэн, давгүй дүрийн хөгжүүлэлт хийлгүүлэн явж байгаа. Айгүй хөргөн чикадор үед гэж магтахад бол миний хувьд бол ямар ч асуудалгүй. Момо ч гэсэн айгүй онцгой. Яг Момо шиг тиймэрхүү дүргингүүд толгойд орж ирэх дүр их цөөхөн байна. Манай хүний зан иш тэр гадна төрхөнч тэр айгүй тийм дотортой санагддаг. Гадна төрхийн үед бол яг нөгөө 90-ад оны Gyaro-стай штэ тийм. Hajimete no Kal гэдэг аним байдаг байсан да хэдэн жилийн өмнө. Тэрнтэй адилхан нэг тийм даруухан гэсэн тэр эмхтэй хүний уламжлалт дүр бүх соёлыг эсэргүүцэж тэмцэж хаж исэн панк маягийн одоо fashion subculture-ыг л одоо Gyaro буюу Kal гэдэг ухтаа бол нэг үг. Ер нь бол энэ хувцалт нь Момогийн тэр зөрөгтэй шийдэмгий өгөөд эсэргүү маягийн арин шинд нь яг тохирохуйц юм маяг гэж би хардаг. Ер нь манай зохиолч өөрийнх нь хамгийн дуртай дүр нь Момо байсан болохоор ч тэрүү Момогийн дүрийн дизайн сэтгэл хөдлөлийг бол хамгийн төгс бөгөөд хөөрхөн гаргахын тулд хэдэн ч удаа дахиж зурхад бэлэн байсан гэж хэлж исэн юм байлээ. Тийм, ийм их эфорт орсон дүр болохоор яалтчгүй анимынхаа нүүр царай чимэг нь бол бас Момо мөнгө хэлчихэд нэг асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна. За Дандаран бол нэг иймэрхүү аним байлаа. Энэ аним маань өөрөө эцээцэд яг л нөгөө зодоонтой уламжлалт шоны анимууд дэлнийг учраас нэг их гол санаа идрэг гэж эссенс талаас нь ухаж хайхын оронд гаднаас нь хам чимээтэй. Иймэрхүү Дандарантай холбоотой тийм чих тавиа сонсож болох сонирхолтой факт агуулгууд эдэртээ дөрүүлж бичлэхээс нь илүү сонирхолтой болов уу гэж бодсон л доо. Тэгээ нэг иймэрхүү бичлэг хийчлээ guys. За бичлэгийнхаа төгсгөл дахиад хэлэхэд Дандараны season 2 маань гарч эхлэхэд удаагүй байгаа. Ханаас үзэх вэ гэхээр Univision аним багц бол Look TV-г анимчсан албаас нэрхтэйгээр ердөө 1-2 өдрийн дилейтэйгээр Монгол орчуулгатай гараад явж байгаа юм байл шүү guys. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая баярлалаа.